хууль зүйн сайд хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор бас зарим мэдээллийг залруулга хий гэж бодсон юм. За хууль зүйн сайд мэдээлэл хийхдээ бол 3 өнцгөр мэдээлэл хийсэн. Нэгдүгürt бомбын сэргэлтийн үндэсний хороо хууль бус шийдвэр гаргасан. За хоёрдугаарт бол одоо хэлийн бомбтууд дээр газар олгож 34 мянган газрыг олгож одоо хувийн хвшилд зарсан гэдэг юм уу, зарж идсэн. За дээр нь одоо юу гэдэг нь тэр газар дээр ямар нэгэн уул уурхаанд лиценз олгосон гэсэн ийм агуулгатай одоо мэдээлэл хийлээ. Тэгэхээр энэ хууль зүйн сайд төвний хувьд өмнөх одоо засгийн газрынхаа үйл ажиллагааг мушгин гуйлж ийм худал мэдээлэл одоо хийсэнд бол үнэхээр харамсаж байна. Тийм учраас миний одоо би 2023-аас 25 оны хооронд бомбын сэргэлтийн үндэсний хорооны дарга Монгол Улсын сайдаар ажиллаж байсны хувьд Монгол Улсын одоо шин сэргэлтийн бодлого тэрэн дотор бомбын сэргэлтийн бодлогын талаар та бүхэнд бас тодорхой мэдээлэл өгье. За энэ газар олголттой холбоотой асуудал бол ялангуяа хэлийн бомбуудыг хөгжүүлэх энэ асуудал ямар нэгэн хууль зөрчөөгүй гэдгийг бас аль биесээр энэ ташимд хэлье гэж бодсон. За 2022 оны байдлаар Монгол Улсын одоо экспорт нийтдээ 31.8 сая тонн бүтээгдэхүүнийг төрнийхөө графикад байна. 31.8 сая тонн бүтээгдэхүүнийг хилээрээ нэвтрүүлж чаддаг ийм л боломжтой улс байсан. За энд бол бомбын сэргэлтийн бодлого гарч миний би бомбын сэргэлтийн хорооны дарга ажил авсан 23 онд энэ тоог бол 2 дахин өсгөж 69.6 буюу 70 сая тоннд хүргэсэн. За энэ бол бомбын сэргэлтийн маш тодорхой богино хугацаанд одоо харуулж болох ийм статистик. За 24 онд бол энэ 70 саяг дахин одоо 13.7 саяар нэмэгдүүлж 83.7 сая тоннд хүргэсэн. За энэ 25 онд бол энэ тоо маань 89.8 90 саяд хүрсэн. Одоо энэ 26 онд бол бас энэ гүйцэтгэл давж өсөх ёстой. Ер нь бол бидний зорилго бол Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүнийг за бус төрлийн худалдаа энэтэй холбоотой энэ бомбын нэвтрүүлэх чадварыг бол цаашид жил болгон өсгөх ийм зорилттой. Энэ зорилтын хүрээнд бомбуудыг одоо зөв төлөвлөж бомбууд дээр одоо төр хувийн хвшлийн түншлийг хэрэгжүүлж хувийн хвшлийн хөрөнгийг татаж ажиллах нь бол бидний одоо энэ бомбын сэргэлтийн бодлогын үндсэн зорилго байсан. Тэр яригдаад байгаа бомб дээр газар олгосон тухайн асуудлыг бол хөндөж ярьж ялээ. Тэгэхээр энэ бол нэр бүхий 10 бомб дээр тэр нь бол одоо зарим нь үйл ажиллагаа аль хэдийн яваад эхэлсэн. Зарим нь бол одоо явагдахаар төлөвлөж байгаа энэ бомбууд дээр энэ бомбын ерөнхий төлөвлөлтийг хийлгүүгээр өмнөх загвараараа явж болохгүй байсан учраас бомб дээр дунджаар 3-аас 4 мянган газрыг ерөнхий төлөвлөлт хийгээд тэр төлөвлөлтийн дагуу хувийн хвшил байна уу альва одоо бомб дээр явж байгаа худалдааны үйл ажиллагааг дэмжих дэд үтсийг барих тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн ажиллаж амьдрах одоо таатай орчныг хангах эдийн засгаа хөгжүүлэх ийм зорилгоор хийгдсэн ажил байгаамаа. Тэгэхээр энэ ажлыг бол одоо хийхийн тулд бомбын сэргэлтийн үндэсний хороо болоод хуралдсан. За манай бомбын сэргэлтийн үндэсний хороо бол нийтдээ 22 гишүүнтэй. За энд бол одоо төрийн 12 сайд одоо уул уурхай ассоциац за логистикийн холбоо гэх мэтлэн одоо энэ байгууллагууд бол одоо орж ажилдаг. За ингээд бомбын сэргэлтийн зорилгыг биелүүлэхийн тулд улсын их хурлаар батлагдсан бомбын бодлогыг хэрэгжүүлэхдээ ямар зарчмаар ямар арга барилаар хэрэгжүүлэх үү гэдгийг үндэсний хороон дээр бол хэлэлцэж ярьдаг. За ингээд үндэсний хороо тэн дээр эргэцсэн асуудлуудыг олонхороо хэлэлцээд санал хураагаад олонхороо дэмжсэн саналыг засгийн газарт батлуулахаар оруулдаг байна. Тэгэхээр үндэсний хороон дээр байж байгаа одоо сайд нар гэх юм бол одоо ч гэсэн засгийн газар дотор ажиллаж байгаа одоо бэмцэгт сайд, зандан шатар, жавхлан сайд, за тэгээд учрал сайд гэдэг ингээд энэ бодлогыг үргэлжүүлж байгаа энэ одоо бүрэлдэхүүн бол тэр чигээр байж байгаа. Тэгэхээр бүгдээрээ яриад кабинет дээр гаргасан ийм одоо засгийн шийдвэр байж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бомб тусвар дээр ямар асуудлууд гарсан гэхээр энэ тогтоол гарч энэ асуудлыг цэгцлэх үндсэн зорилго юу байсан гэхээр энэ засгийн газрын тогтоол гартал бомб дээр одоо газар ашиглах тухайн асуудлуудыг байгаль орчны яам, тухайн орон нутаг сум, хил хамгаалах ерөнхий газар гэдэг ингээд нэгдсэн зохион байгуулалтгүй өөр институтууд гаргадаг байсан учраас тэнд одоо замын огтлцол үүсэх, төгжрээ үүсэх, нэг төрлийн янз янзын бизнесүүд хийх, авсан газрынхаа зориултыг өөр одоо зориултаар ашиглах гэх мэт ийм зүйлүүд гарч ирсэн учраас энийг цэгцэлж ерөнхий төлөвлөлтийн баталж өгөө тэр төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаа явуулах энэ болцоог л хангаж өгөх. Ийм зорилготой тушаал гэж одоо засгийн газрын шийдвэр гэж ойлгож байна. Энэ нь бол одоо бомбын сэргэлтийг одоо хэрэгжүүлэхэд хамгийн амин чухал ийм одоо засгийн газрын тогтоол шийдвэр.
Тэгэхээр энэ шийдвэрийг одоо хүчингүй болгож чинь гэдэг бол одоо энэ засгийн газар бомбын сэргэлтийн бодлого Монгол улсын эдийн засгийг сүүлийн одоо 2-3 жил хэмжээгийн тэлсэн Монгол улс руу одоо орж байгаа валютын урсгалыг нэмэгдүүлж байгаа энэ бодлогыг зогсоож гинэ гэж одоо үзэхээс өөр аргагүй байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрвээ энэ засгийн газар бомбын сэргэлтийн бодлогыг өгөөсгөж байгаа бол энийг их хурл дээр дахиж авч хэлцэж ярих ёстой гэж би бодож байна. За энэ шийдвэр гарсан талаар хууль бус шийдвэр гэдэг нь тэгэхээр Монгол Улсын засгийн газрын тухай хуулинд за Монгол Улсын бомбын сэргэлтийн үндэсний хорооны дүрмэнд засгийн газрын шийдвэр гардаг энэ бүх юмныг бол одоо бид нар одоо хэрэгжүүлж гэдэг юм уу ажилласан. За бомбын сэргэлтийн үндэсний хороо дээр бол энэ хөлийн бомб дээр байгаа газрыг хувийн хвшгэлд шууд одоо ашиглуулахад бол хүндрэлтэй. Тийм учраас энэ дээр бол төрийн өмчийн корпорац гэж компани байгуулад энэ корпорац нь хувийн хвшлүүдтэйгээ ашигын төлөө ажиллах энэ болцоог гаргаж өгсөн. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ 34 мянган га газар бомбын хөгжлийн корпорац буюу төрийн өмчийн 100% өмчтөй корпорац дээр ашиглагдахаар гарсан тогтоол гэж ойлгож байна. Одоо корпорац ямар ажил хийх ёстой вэ гэхээр бомб тус бүр дээрх ерөнхий төлөвлөлтүүдийг эзлэж дуусгаад засгийн газраа батлуулаад тэр ерөнхий төлөвлөлтийн дагуу ямар төсөл хэрэгжүүлэх үү гэдгээ хувийн хвшилтэд одоо зарлаад тэгээд тэр хувийн хвшлийн түншлэрээ тэн дээр яг хувийн хвшилтэд оруулж ирээд хөрөнгийн татаад энэ Монгол улсын одоо хөлийн бомбоор нэвтэрж байгаа худалдааг Монгол улс руу орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх ийм л зорилготой ажил гэсэн. Тэгэхээр энэ зорилгыг одоо буруутгах байгаа бол энийг энэ засгийн газрын үйл ажиллагааг улсын хурал дээр ярихаас өөр аргагүй болж байна гэсэн. Үнэхээр бомбын сэргэлт, бомб дээр Монгол улсын иргэд, Монгол улсын аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрсдийнх нь хэлж байгаагаар одоо юу гэдэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзэж байгаа бол энийг их хурал дээр авч ярих хэрэгтэй. За одоогийн байдлаар бомб дээр хувийн хвшлүүд одоо ажилт юм уу гэдэг ийм асуудал. Тэгэхээр өнөөдрийн байдлаар одоо 100 гаруй хувийн хвшил бомб дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр одоо тухайн үед юу гэдгийг одоо 17 оноос хойш гарсан хөлийн тухай хууль за 17 оноос өмнөх одоо гарсан төр засгийн шийдвэрийн дагуу тухайн газрыг ашиглах ийм нөхцөлтөөр газар аваад тэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд байгаа. Тэгэхээр энэ аж ахуй нэгжүүдийг ерөнхий төлөвлөлтөд оруулж зохион байгуулалтыг хийж өгөх нь бол манай одоо үндэсний хорооны үндсэн үүрэг байсан. Тэр чүүднээс энэ зохион байгуулалтыг хийхин тулд газраа энэ корпорац дээр одоо авч иж төлөвтийг хийнэ. За ямар төлөвтүүд хийдэг вэ? Одоо хөлийн бомб дээр та бүхэн очиод үзэх юм бол маш олон төрлийн замууд хооронд огтлцсон. За одоо тэнд ажиллаж байгаа жолооч нар одоо бийцэх газар байхгүй, хоол идэх газар байхгүй. Хилд авч иж Хятадын талд, Оросын талд гэдэг юм уу очиж бензин авдаг, хоол иддэг, буудалд амардаг. Тэгэхээр энэ болгоныг яаж төлөвлөх ёстой гэхээр бомбын ерөнхий төлөвлөлт гараад ирэх юм бол тэр жолооч нар хаана зогсох юм, хаана байрлах юм, хаана одоо засвар үйлчлэгээгээ хийх юм, хаана нь одоо хүнсний худалдаанд явагдах юм. Тэр сумын иргэд ирээд өөрсдийнхөө хүнсний одоо малын гаралтай бүтээгдэхүүн хийж байгаа бүтээгдэхүүнээ Хятадын талд ямар лангуун дээр очиж зарах юм. Гадна дотноос ирсэн тэр бомбоор нэтгэж байгаа хүмүүс ямар буудал буух юм. Тэр бомбтууд маань ер нь зөвхөн уулуурхан одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна ирээдүйд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр аялал жуулчлалын бүс нь хаана байх юм? Тийм ээ? Энэ болгоныг зохицуулах үүднээс л энэ бомбын төлөвт хийгдэж байгаа л гэж ойлгож байна. Тэгэхээр энэ ажлууд хийгдчихсэн харамсалтай нь бол одоо сая 3 сарын шийдвэрээр өнгөрсөн оны одоо шийдвэрээр бол сайдын яг хариуцсан сайдын бол одоо засгийн газрын бүтцээс байхгүй болгосон. За одоогийн байдлаар гэхдээ бомбын үндэсний хороо үйл ажиллагаа явуулж байгаа. Жавхлан сайд энэ асуудлыг хариуцсан явж байгаа. Жавхлан сайдын удирдлагын дор бомбын корпорац байж байгаа. Тэгэхээр одоо тэр засгийн хурал дээр энэхүү сайдын хэлсэн шиг засгийн хурал дуусахын засаг огцрохын өмнө хулгаагаар хийсэн асуудал нэг ч байхгүй. Бүх яамдуудаас саналыг аваад үндэсний хороо хэлцгэж гисэн одоо үндэсний хороонд орж байгаа яамдуудын саналыг эхэлж аваад тэндээс үндэсний хорооны шийдвэр гардаг. Үндэсний хорооны шийдвэр юу гэж гарсан гэхээр бомбын корпорац байгуулах нь зөв байна. Тэгэхээр үндэсний хороонд засгийн газарт асуудал оруулах үүрэг бүхий бомбын сайд тулгатаа энэ хорооны шийдвэрийг засгийн газар руу оруулаа гэсэн. Засгийн газар руу оруулсан засгийн газар дээр хэрэглэхийн сайд энэ засгийн газар руу оруулж байгаа материалын хуульд нийцэж чинь үгүй гэдгийг шалгадаг. Нийцлийн шалгадаг. Бүх яамдаа саналыг авдаг. Тэгээ энэ саналыг авч тусгаад засгийн газрын хурлаар оруулж баталдаг. Өөрөөр хэлбэл хамтын шийдвэр. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргасныг хууль бус гэж байгааг ойлгохгүй байна. Энийг одоо бас энэхүү ирсад тайлбарлах байлгүй. За миний бие бол энийг тайлбарлахыг бас шаардж байна. За Зандан шатар одоо ерөнхий сайдаас бас асууж байна. Бомбын сэргэлтийн бодлогыг буруу гэж үзэж байгаа бол энэ үндслээ бас тайлбарлаач. Ягаад Монгол улсын эдийн засаг нэмэгдсэн. Монголын аж ахуй нэгжүүд хил дээрээ очиж одоо үйл ажиллагаа явуулах энэ байдал Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлчихвөө. За энэ дээр бас нэг буруу тайлбар явуулаад лээ. Хөлийн зурвас руу шахаж
газар олгосон гэдэг юм яриад байгаа. Хилийн бомб гэдэг бол хилийн зурвас дээр байдаг. Хилийн бомбчууд энэ чинь хилийн бомб. Тэгэхээр хилийн зурвас дээр үйл ажиллагаа явуулна. Хилийн бомбд төлөвлөлт яг хэрэгтэй гэдэг вэхээр хятад талынхаа төлөвлөлтөд уялдуулах хэрэгтэй. Хятад талын төлөвлөлт бүгдээрээ хилийнхэн зурвас тулж хийгдэж байгаа. Оросын талын төлөвлөлт бүгдээрээ хилийнхэн төлөвлөлтөөр тулж хийгдэж байгаа. Тэгтэл чи хятадууд нь хилдээ тулгаж төлөвлөлтөө гэдэг. Бид нар хилийн бүсээс гаргаж ийн гэдэг 15 20 км 50 км-ийн цаана төлөвлөлт хийж болохгүй шүү дээ. Чи бомб тахгүй. А бусад хилийн зурвасууд ингэж байд юм бол ер нь гэхдээ дэлхий дээр хилээ тогтоосон болвол хил дээр аль болох одоо тулж очиж хилийнхэн одоо ямах газар хүртэл тулж очиж үйл ажиллагаагаа явуулдаг ийм жишг байдаг. Хятадын одоо газрын зураг дээр одоо та бүхэн Google Earth руу ороод хараарай. Хятадын бомбтууд хилээсээ хол төлөвлөсөн байна уу? Хил рүүгээ шахаа төлөвлөсөн байна уу? Энэ одоо гашуун сухад ганц бомбтын Google-ийн зураг байж байна. За энэ хилийн бүсийн зураг зарим тохиолдолд нууцтай байдаг. Тэгэхээр нээлттэй мэдээж шүү. За та бүхэн харах юм бол ганц мод манай гашуун сухад бомбтоос хэр зэрэг томор төлөвлөгдсөн байна. Ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна? Хилээсээ хол байна уу, ойр байна уу? Тэг ингээ яагаад хилд ойрхон байгаа учраас аюулгүй байдал зөрчиж чинь гэж яриад байгаа би ойлгохгүй байна. Оросын бомбтууд мөн ялгаагүй. Хятадын хилийн бомбтууд хятадын бизнес, хятадын иргэд ямар байдлаар үйл ажиллагаа явуулдаг вэ? За энэ одоо Хяхт алтан боолгийн бомб харагдаж байна. Хяхтыг та бүхэн харж байгаа биз? Ийм хилдээ тулгаад суучлын бүсээ ингээд хийцэн. Тэндээ иргэд нь амьдраад, ажиллаад, тэндээ газар тариалангаа эрхлээд, ногоогоо хураагаад амьдарч болж идэг. Монголын иргэд болохоор бомбтойгоо зүг яагаад нутгийн гүн рүү явах вэ? Тэгэхээр энэ дээр би энэ зарчмыг ойлгохгүй байна. Бомб гэдэг бол нөгөө улстайгаа хаалгаа нээж харилцах тухай асуудал. Та бүхэн одоо боддоо голын татам, голын одоо эргэн тойронд байшин барилга барихыг хордог штеп. А тэгтээ голын тэр татам дотор гүүр барихыг зөвшөөрдөг үстэй. Чи гол дээгүүр гарч байгаа юм чинь. Бомб чи яг л тийм байхгүй. Хил дээрээ яах нь вэ? Бомбтороо дамжиж бомбт нь залгагдж вэжээж эн чинь бомбын төлөвлөлт болохоос биш. Бомбт нь одоо юу гэдгийг аймгийн төв дээр байх юм бол чинь төлөвлөлт биш гэсэн. Бомб биш гэсэн үг шүү дээ. Бомбыг агаар дээр барихгүй, заавалчгүй газартай газар л барих хэрэгтэй. Ийм л зорилгоор хийгдсэн ажлууд байна. Одоо хятадууд гэдэг юм уу? Хятадын бизнесүүд хилээсээ 500 метрийн зайд, 1 км-ийн зайд газар тариалангаа эрхлээд амьдарч болоод идэг. А инглээгээд хилийн горин зөрчигддөг, хилийн хяналт авдагдаг зүйл байхгүй. Саяны энэ гаргасан засгийн газрын тогтоол бомбын корпорац байгуулахч тэр бомбтуудын одоо дэд үтсийг бий болох энэ зорилтоор авж байгаа энэ улсын тусгай хэрэгцээнд авж байгаа газар дээр ч гэсэн Монгол улсын хил хамгаалалт ерөнхий газар, геодит зураг зүүн газар бүгдээрээ нийлж сууж байгаад энэ шийдвэрийг гаргасан. Батлан хамгааллын сайд бэмт цогт одоо хэрэглэхийн сайд. За манай Батлан хамгаалалттай холбоотой хил дээр байдаг одоо газрын ашиглалттай холбоотой энэ зүйлүүдтэй давхцал байхгүйгээр энэ асуудлаа шийдээрээ дэмжиж байна гэдэг бичгээ өгөөд энэ тогтоолыг баталсан. Тэ? Барилгын сайд. За энэ тавигдж байгаа төмөр замын төлөвлөлт, энэ авто замын төлөвлөлтөө энэ газрынхаа төлөвлөлтийг уялдуулаараа дэмжиж байна гэдэг бичгээ өгнө гэдэг явуулсан. Одоо энэ сайдууд маань бүгдээрээ энэ засгийн газар дотор сууж байгаа. Тэгснэ одоо нөгөө өмнөх засгийн газар дотор нэг одоо зорилгын төлөө энэ чинь Монгол Ардын намын 100 жилийн ойн хурлаар Монгол улсын одоо бомбын сэргэлтийн бодлогыг баталж өгөөд, улсын их хурлаар баталж өгөөд тэрийг хэрэгжүүлснэ. Одоо болохоор энэ бол одоо хууль зөрчсөн байна гэж ярих нь бол хоорондоо утга нь авцалдахгүй байна. Шууд тэгж хийж болно. Улс төрийн гүтгэлийг хийж байна. Нэг л таны хувьд бол сая 100 гаруй компани одоо ингээ хэмждэг гэж хэлээ. Тийм шүү дээ. Улсын сайдын алтан бичгт бол ганцхан компанийн нэрэл дурдсан. Тийм шүү дээ. Одоо жишээлбэл та бүхэн ингэж боддоо энэ бомбт тэр газар эрхлэх асуудлыг засгийн газар шийднэ гэдэг хуулийн дээр байгаа биз дээ. Өөрөө тэгж тайлбарч байна. Тэгээ сая энэ газар олголтын асуудлыг хаан шийдсэн юм? Үндэсний хорийн асуудлын боловсруулалт засгийн газар дээр шийдэж байгаа биз дээ. Тэгээ засгийн газар ороод эрх бүхий байгууллагын асуудал шийдэхлээр яагаад хууль зөрчсөн, яагаад тулгай хийсэн гэж ингэж яриад байгаа. Тэрийг ерөнс ойлгохгүй. Жишээлбэл өмнө би хэллээ шүү дээ. Байгаль орчны яам газар олгодог, тусгай хамгаалалтаа гэдэг утгаараа. Хил хамгаалахын зурвас байгаа учраас хил хамгаалах газар олгодог. Тухайн сумын нутаг дэвсгэр дээр байгаа гэдэг утгаараа сумын дарга газар олгодог. Иннээсээ болоод хил ам гараад энэ одоо замбраагүй газар олголт чинь сүүлдээ одоо хилийн өмнөд
нөлөөлөх нь биш шүү. Одоо янз янзын байдлаар газар олгодог, сумын дарганыг олгодог, аймгийн дарга. Энэ болгоныг цэгцлэх үйл ажиллагаа байхгүй. Энийг цэгцлээд яг бомбын хэсэг төр бол хөлийн зурс төр одоо газар ашиглах төсөл хэрэгжүүлэх энэ юмыг бол төлөвлөлтөд явуулъя. Энийг нь засгийн газар шийдэж өг. Ерөнхий төлөвлөлтийн баталж өгье. Баталсан төлөвлөлтийн дагуу хувийн хвшлүүд нь ороод ирээд ажиллах нь нээлттэй. За маш энгийн нэг жишээ хэлье. За Шунхлаа гэдэг бензиний компани байна. Тийм ээ? Монгол улс одоо Оросын улбаны усаас нефть авдаг. За Оросын улбаны ус дайны нөхцөл байдал хүндэрсэн үед урдлын хөршөөсөө бид нар одоо нефтийн бүтээгдэхүүн авах шаардлага гарсан. За энэ нөхцөлийг хангахын тулд засгийн газраас үүрэг өгөөд тулах сайд яралтай энэ бомбын хорооны сайдын хуваар хөлийн бүсэд энэ шатхуун түгэх компаниудад яралтай нефтийн агуулга барих газрыг шийдэж өгөө гэж шийдвэрлэжсэн. Бас л хувийн компани шийдвэрлэжсэн шүү. Тэгээ яагаад нэг хувийн компани? Energy Resource компани MCS гашуун сухад бомб дээр Чингэлэг тээврийн терминалыг хөрөнгө гаргаад барьсан шүү дээ. МАГ компани шивэ хөрөн дээр Чингэлэг тээврийн терминал, Нүүрс ач бурах терминалыг бомб дээр тулгаад бүгдээрээ л барьсан шүү дээ. Тэгээ яхад ганцхан компаниг сугалж аваад одоо хувийн хвшил ажиллаж байгаа нь үндэсний аюулгүй байдал нөлөөлж ийн гэж яриад байгааг бол би ойлгохгүй байгаа. Маш олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Угаасаа бомб дээр явж байгаа худалдааны бизнесийн үйл ажиллагааг төр хийхгүй шүү дээ. Тэгэхээр төр зохион байгуулах зүйлээ зохион байгуулж өгнө. Өөрөөр хэлбэл тэнд тэр тухайн бомб төр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд төрийн байгууллагын хооронд одоо зүйрлэх юм бол сөөхий үүрэг үүсгэж байна гэсэн үг. Замын төлөвлөж өгч чинь эрчим хүч дулааны асуудлыг нэгдсэн журмаар шийдэж өгнө. Хаана нь ямар үйлчлэгээ ямар одоо зориултын төслүүд хэрэгжих гэдгийг зааж өгөх юм л одоо үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж. Хууль шүүхийн байгууллагад одоо өгнө. Манай хуульчид ажиллаж байна. Өөрөөр хэлбэл одоо энэ мэдээллийг хийсэн. Энэ бол хариуцлагагүй мэдээлэл. За хувь иргэн одоо инх баяр гэдэг юм уу? Хувь иргэн ийм мэдээллийг бид нар бол тэрийг тайлбарлаад ойлгох. Гэтэл өнөөдөр хууль зүйн сайд хийж байгаа кабинет дээр ерөнхий сайдыг буруу мэдээлэлээр хангаж ийм мэдээлэл хийж байгаа нь бол харамсалтай байна. Энэ бол одоо маш хариуцлагагүй үйлдэл. Тэгэхээр энэ одоо Монгол улсын сайд хүний хувьд бол ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй. Өмнөх засгийн газрынхаа шийдвэрийг үгүйсгэхэд байвал одоо энэний дараагийн засгийн газар яах юм? Чин Монгол улсын засгийн газар болохоос биш, тийм ээ? Инх баярын гэдэг юм уу, Замдан шатрын гэдэг юм уу, оюутны засгийн газар биш байхгүй. Бидний одоо энэ бомбын сэргэлт Хятадтай хийж байгаа худалдаагаа өргөжүүлэхийн тулд хийсэн энэ ажлуудыг Хятад Оросууд бүгдээ хараад байж байгаа шүү дээ. Тэгээ одоо ямар нүрээр очиж Хятадтай уулзаж аль танаа төлөвлөлтөд уялдуулъя, бид нар юм хийчлээ, хийя гэж ярих гэж байгаа юм. Би тэрийг бас гайхаад байна. Энэ төлөвлөлтийг хийхэд тулд Хятадын талын төлөвлөлтийг авах гэж хичнээн удаа уулзалт хийсэн гэж байна. Хятадын талынхаа төлөвлөлтөд харуулаагүйгээс болоод бид нар чинь 10 хэдэн жил улсаараа хохирчод байгаа шүү дээ. Төмөр замаа зөрүүлсэн. Хятад нь одоо шинэ технологи нэвтрүүлэх бомб дээр танах нэвтрүүлэхгүй гэхлээр бид нар төлөвлөлтөө хийж өгдөг. Үзүүлдэггүй харуулдаг юм байж болохгүй шүү дээ. Бомбтоор бид нар уулзах гэдэг байхгүй. Нуух гэдэг байна шүү. Тэгэхээр дархан хилээ далд хийж нуужиж хамгаалахгүй. Бомбтыг боомлж иж улсаа хөгжүүлэхгүй. Бомбтын боомыг тайлах хэрэгтэй. Бомб тайлна гэдэг чинь үсэг юм. Бомбтын нэвтрүүлэх хүчин чадлыг ихсгэх хэрэгтэй. Ихсгэх гэдэг чинь үсэг. Одоо байгаа үйл ажиллагааг өшөө илүү том талбай дээр, өшөө илүү газар дээр, өшөө олон хувийн аж ахуй нэгж бизнесүүд бомб дээр очиж ажиллаж иж энэ өргөжих хэрэгтэй. Ийм л ажлыг бомбын сэргэлтийн хүрээнд хийсэн энд ямар нэгэн одоо хууль зөрчсөн гэдэг юм уу? Хулгай хийсэн гэдэг юм ийм зүйл байхгүй гэдгийг аль биесээр мэдэгдээ. За миний зүгээс одоо энэ засгийн газрын гаргасан тогтоол шийдвэр бүх зүйл энэ төрлийн албан хаагчдын одоо хийсэн бүх ажлыг бүгд нээлттэй ил тод хэн ч гэсэн одоо тав хүн асуулт авахд бэлэн хөлөвчний байгууллагад бэлэн байна гэдгээ аль биесээр бас хэлье. Төрийн өмчийн энэ усын тусгай хэрэгцээнд авж байгаа асуудал нэгдүгээрт. Тусгай хэрэгцээнд авахдаа Монгол улсын хөлийн тухай хуульд хөлийн бүсэд байгаа газрыг өмчилж болохгүй, эзэмшиж болохгүй. Зөвхөн ашигладаг. Ашиглах асуудлыг засгийн газар шийддэг. Засгийн газар шийдэхдээ саяны одоо тогтоол бол төрийн өмчийн 100% одоо өмчийн бомбын хөгжлийн корпорац гэдэг байгууллага дээр энэ газар гарсан. 34 мянган га газараас нэг ч одоо га газар хувийн хвшилт одоогоор гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж өгөөгүй байгаа гэдгийг аль биесээр хэлээ. За энэ 10 бомбын төлөвлөлт над дээр хийгддэг. Энэ засгийн газрын ажил. Энэ бомбын төлөвлөлт хаана явуулдаг гэхээр эдийн засгийн хөгжлийн яам дээр. Гантөмөр сайд байсан, учрал сайд байсан. Эдийн засгийн хөгжлийн яам дээр бомбын ерөнхий төлөвлөлтийг хийж өгөөч гэдэг хүслийг бид нар тавьдаг. Ингэж тавьсны дагуу эдийн засгийн хөгжлийн яам тендерээ зарлаад энэ бомбын ерөнхий төлөвлөлтийг одоо зурх аж ахуй нэгжийг сонгоруулад зурвалдаг. Одоогийн байдлаар 4 бомбын ерөнхий төлөвлөлт зургалтдсан бэлэн болцсон. Эхний одоо шивэ хөрөн бомбын ерөнхий төлөвлөлт засгийн газар орж батлагдахаар бэлдсэн байгаа гэдэг мэдээллийг би сая бас авлаа. За дараа нь ханги мандал бомб.
За тэгээд шивээ хөрөм гашуун сухад бомбын төлөвлөлт, бичигт бомбын төлөвлөлтүүд орно. Бусад бомбын ерөнхий зураг одоо тендерын зарлагдахаар гэдэг юм уу эдийн засгийн хөгжлийн яам дээр одоо хүлээгдэж байгаа гэж ойлгож байна. Гашуун сухатын хил холбоотой асуудлаас өнгөдөд байна шүү дээ. Гашуун сухатын Хил холбоотой. Уу яг гашуун сухатын хил холбоотой асуудал бомбын төлөвлөлтөөр тусах ёстой шүү дээ. Тэгэхээр энэ гашуун сухатын зураг хийж байгаа компани дээр бол энэ хил холбоотой бүх одоо зураг төслийг холбогдох яамдуудаас нь хятадын талаас аваад өгсөн энийг ороод зөв төлөвлөө зурж байгаа гэж ойлгож байна. Та мэдээлэл хийсний дараа тэр кабинет конференц сайдтайгаа уулзсан уу? Энэ асуудлаар давсан зүйл байгаа юу? Тэгээд дээрэс нь таасаа ерөнхийдөө буруу мэдээлэл хангаадаг гэж сайн хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг өмнөх кабинет конференцсэн 4-5 сайд ч өнөөдөр хамт кабинеттай сингапурт авсан. За би энэ Тэндээ нэг тухайн одоо нэг орчлыг нэмэгдүүлэх юм өгсөрчлөөш гэдэг. өөрөөр хэлбэл энэ юу ч нөлөөлнө гэсэн үг шүү дээ. Та бүхэн сайн харлаа шүү дээ. 22 онд 30 сая байсан 30 сая тонн нүрс бомбоор нэвтрүүлж чадчихсан бол 23 онд 60 сая, 24 онд 70 сая, 25 онд 80 сая боллоо. Энэ чи юуны үр дүн юм? Бомбын нэвтрэх чадвар сайжирсан. Та бүхэн гашуун сухад бомб дээр очиод үзээрэй. Замууд бомб дээр очиод үз. Оросын холбооны улстай хэлдэг алтан булаг бомб дээр очиод үз. Увс аймагтайгаа боршоо бомб дээр очиод үз. Энэ дээр хил нэвтрэх чадвар сайжирсан учраас энэ валютын урсгалч Монгол руу орж тоо нэмэгдэж байгаа. За үнийн нүүрсний хувьд бол үнийн үн унж байгаа. А гэхдээ хэмжээ нэмэгдэж байгаа учраас энэ эдийн засгт бүрдүүлэх татврын хэмжээ харьцангуй бага буурч байгаа гэж та ойлгож байна. Хэрвээ нэвтрэх чадвар сайжираагүй 30-аараа бомбын сэргэлт явагдаагүй байсан бол өнөөдөр үн унахад тэр хэмжээгээр энэ төсөвд ирэх ачаалал асар хүнд болох байсан. За эндээс асуулт асууж ашиг байна. Тэр бусад сайд нартай холбогдсон. За холбогдсон. За би энэ засгийн газрын тогтоолыг оруулахдаа бүх бүрдлээ засгийн газрын материалыг одоо хуулийн дагуу бүрдүүлээд хэрэглэхийн сайд, тухайн үеийн хэрэглэхийн сайд одоогийн хурлын дарга учрал өгчсэн. Учрал сайд энийг бас одоо хэрэглэх газар миний оруулсан тушаалыг бүх яамдууд руу одоо төслийг явуулаад саналыг аваад тусгаад бүрдлээ гэхэд засгийн газрын хурд орж батлуулсан. Харин саяны энэ хүчингүй болгох тогтоол бол бусад сайдэрт мэддэггүйгээр зөвхөн энэ хоёр сайд шууд оруулж ирсэн гэж би ойлгосон. За бусад сайдэртэй холбогдох надад гэсэн. За тулгаа би мэдээгүй шүү. Шууд ердөөсөө засгийн хурдаар орж ирээд алхах зөгцсөн шүү гэдгийг надад хэлсэн. Хэрвээ энэ хоёр сайд энэ асуудлыг хүчингүй болгож байгаа бол бүх яамдаар тойрон санал авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн шийдвэр гаргаж ирсэн бүх сайд нар өмнө гаргаж ирсэн, дэмжиж ирсэн шийдвэрээсээ ийм үндслээр бид нар одоо буруу юм хийсэн байна гэдэг. Тэр санал тусах хэрэгтэй шүү. Тэгж өгөөгүй гэдэг мэдээллийг надад ам байдлаар хэлсэн. Тэр кабинет асуулт чадахгүй гэж ойлгосон. Энэ хоёр сайд ажиллаж чадахгүй байна гэж би ойлгож байна. За миний хувьд энэ гаргасан хоёр шийдвэр дээр та бүхэнд одоо энийг өгч болж байна. Хуулийн байгуулагч би өгнө. Бүх яамдын санал авагдсан. Бүх одоо үндэсний хорооны хурлын протокол, засгийн протокол энэ дэр байж байгаа. Тэгэхээр надад энэ дэр бол нуу чаах зүйл алга байна. Засгийн газрын нээлттэй хурлаар орсон шийдвэр яхахлаараа одоо нууцаар, хулгаагаар ингэ явцсан юм шиг байна. За дээр нь сая нээлттэй ямар ч нууцаар хэлсэн юм байхгүй.